Жүжигчин Шару хаан 1965 оны 11-р сарын 2-ны өглөө Энэтхэгийн нийслэл Дели хотод төрсөн. Энэ хүүгийн хувь заяа тухайн үед хэнд ч онцгой санагдаагүй. Тэр бол хааны удамтай язгууртан биш, кино урлагийн гэр бүлд төрсөн ч нэгэн биш. Харин жирийн дундаж давхаргын айлд мэндэлсэн хүү байлаа. Гэвч Шару хааны амьдралын түүхийг өнөөдөр эргэн харахад энэ жирийн эхлэл өөрөө ирээдүйн домгийн хамгийн чухал хэсэг байсан мэт санагдана. Түүний эцэг Мир Таж Мухаммад хаан бол Энэтхэг Пакистан сасны дараа хүнд хэцүү улс төрийн орчинд нийгмийн идэвхтэн явсан хүн бөгөөд эрх чөлөө шударга ёсны тухай яриа тэдний гэрт байнга өрнөдөг байж. Мөн ээж Латиф Фатима хаан нь хуульч боловсралтай нийгмийн идэвхтэй эмэгтэй байсан нь Шару хааны хүүхэд насыг зөвхөн айл гэрийн хүрээнд бус нийгмийн өргөн хүрээтэй асуудлуудад өнгөрөхөд нөлөөлсөн. Тэдний гэрт баян тансаг байдал байгаагүй ч ном яриа үзэл бодол хизээж дутаж байгаагүй. Шарух багасаа хүмүүсийн хоорондын яриаг анхааралтай сонсож хэн юу мэдэрч байгааг ойлгох гэж хичээдэг хүүхэд байсан гэдэг. Энэ чадвар нь хожим дүр бүтээх үедээ хүний сэтгэлийн нарийн хөдөлгөөнийг барьж авах онцгой чадвар болон хөгжсөн юм. Дели бол олон үндэстэн олон шашин соёлын огтлцол болсон хот. Тэнд өссөн хүүхэд бүр амьдралын олон өнгийг эрт хардаг. Шарухч мөн адил баян ядуу шашин соёлын ялгааг өдөр тутамдаа харж өссөн нь хэн нэгнийг шүүхээс илүү ойлгохыг сургасан. Сургуулийн амьдралдаа тэр спортод дуртай хөл бөмбөг хоккей тоглож, багийн ахлагч хийдэг идэвхтэй зурагч байсан ч тайзан дээр гарах мөчөд огт төрхөн болдог байлаа. Театрын жүжигт оролцохдоо ичимхий зан нь алгуулж нүдэнд эрэлтэж, хоолой нь өөрөө ирэхгүй өөрчлөгддөг байсныг багш нар нь анзаарсан. Ингэж ирээдүйд жүжигчин болж магадгүй гэж хэлдэг байлаа. Гэхдээ Балчир Шару хаан өөрөө энэ тухай нухацтай бодож байсангүй. Түүний хувьд жүжиг бол зүгээрээ сэтгэлээ гаргах нэг хэлбэр байв. Харин амьдрал түүнийг эрт шалгасан. Эцэг нь нас барсны дараа удалгүй ихэнх хүнд өвчнөөр өөдүүлж Шару хаан маш залуудаа үнчрэл гунгийг мэдэрч. Энэ бол түүний амьдралын хамгийн гүн шарх байсан юм. Гэвч энэхүү гуниг түүнийг нугалсангүй, харин ч дотроос нь нэг зүйлийг босгоч. Амьдрал маш богинохон гэдгийг тэр эрт ойлгов, тиймээс айх зүйл багтаа болсон. Их сургуульд сурах хугацаанд театрын бүлгүүдэд нэгдэж, Делигийн тайзны амьдралд бүрэн орсон. Тайз бол түүнд уй гашууга нуух бус харин түүнтэйгээ нүүр тулах боломж өгсөн орон зай байлаа. Тэр дүр бүртээ өөрийнхөө айдас ганцаардлыг шингээж үзэгчдэд хүргэдэг байсан нь түүний жүжиглэлтэнд бодит амт өгдөг байв. Яг энэ үед түүний амьдралд Гаури Чибер гэх эмэгтэй орж ирэв. Тэдний хайр энгийн романтик түүхүүш байлаа. Соёл шашны ялгаа гэр бүлийн хүчтэй эсэргүүцэл санхүүгийн дарамт бүгд байсан ч Шару хааны хувьд Гаури бол итгэл найдвар байсан. Хинч түүнд итгэхгүй байсан үед итгэсэн цорын ганц хүн бол түүний эхнэр. Чухам инэл хайр түүнийг Мумбай руу явах шийдвэр гаргахад түлхэц болсон. Дели хот түүний дурсамж болон эмгэнэлийн хот болон үлдэж харин Мумбай шинэ мөрөөдлийг нь өгч чадах хот байлаа. Мумбай руу Шару хаан их мөнгөтэй очоогүй ч харин алдхаас айх зүйл багтаа очсон. Энэ бол хамгийн аюултай, хамгийн хүчтэй байдал. Тэр үед хинч түүнийг хүлээж байгаагүй ч түүх түүнийг хүлээж байсан. Шару хаан Мумбай бол мөрөөдөлтэй хүмүүсийн хот боловч мөрөөдөл бүрийг тэрвэд авдаггүй хатуу газар гэдгийг ирсэн ихний өдрүүдээр л ойлгосон байдаг. Дели хотод түүнийг тайз театрын хүрээнд хүмүүс таних эхэлсэн байсан ч Мумбайд тэр хинч биш байлаа. Өрөө хөслөх мөнгө багтай залуугийн хувьд найз нөхдөөндөө түшиглэж нэг өрөөнд нь хідүүлээ ээлжилж унтаж кино студийн гадаа олон цаг үлээх нь энгийн үзэгдэл болсон. Зарим өдөр шалгаруулалтанд орохын тулд өглөө эрт гарч орой хоосон буцна. Тэр үед татгалзах үг сонсох нь хэвийн үзэгдэл байв. Чи хит өндөр байна, чи хит өөр төрхтэй байна. Чи баатрын төрөхгүй байна гэх мэт үгс түүний чихэнд байнга сонсогддог байж. Гэхдээ Шару хаан энэ үгсийг өөрийгөө үгүйсгэх дохой гэж биш, харин өөр байх шалтгаан гэж хүлээн авсан. Тэр босод шиг харагдахыг хүсээгүй, харин өөрийнхөөрөө байж ялгархыг зорьсон. Энэ бол хожимын амжилтын гол түлхүүр нь байж. Телевиз түүний хувьд кинонд хүрэх гүүр болсон. Фаужи нэртэй цувралт армийн офицерын дүр бүтээгтэй Шару хаан дүрдээ хитэх орж, сахилах бат дэг журмыг ягштал баримталж, зураг авалтын талбай дээр бодтой цэргийн хүн шиг амьдарч байсан гэдэг. Энэ цуврал гарсны дараа хүмүүс түүнийг анзаарч эхэлсэн ч тэр өөрийгөө од боллоо гэж хизээж бодоогүй. Харин жилүү их хичээх ёстой гэж өөртөө шахалдаггүй. Дараагийн циркус цувралд оролцохдоо инээд гуниг их ослуулсан дүрээр гарч ирснээр түүний жүжиглэлд нэг хэвийн бус
олон өнгөтэй гэдгийг үзэгчид ойлгож эхлэв. Телевизийн дэлгэц түүнийг айл бүрт оруулсан ч кино урлагийн халга нэгтгэхэд арай л дутуу байлаа. Кино ертөнц бол илүү харгас, илүү өрсөлдөөнтэй орчин байсан. Тэр үед киноны гол дүр тоглохын тулд зөвхөн авьяас бус, нэр, танил, мөнгө, арын халах чухал үүрэгтэй байв. Шарухан эдгээрээс аль алиг нь бараг эзэмшээгүй ч нэг давуу талтай байлаа. Тэр айдасгүй байсан. Эцэг эхээ алдсан хүний хувьд алдах хамгийн үнэтэй зүйл нь аль хэдийн үгүй болсон мэт санагддаг байсан нь түүнд эрсдлээс зогтохгүй байх зоригийг өгчээ. 1992 онд Дивана кино тоглох боломж гарч ирэхэд тэр үнийг амьдралынхаа хамгийн том шалгалт гэж ойлгов. Анхны кино зураг авалтын үеэр камерын өмнө зогсохдоо гар нь жижирч хоолой нь хатаж байсан тухайга хожим ярьсан байдаг. Гэвч камер асах мөчид тэр айдсаа дүрийнхээ нэг хэсэг болгон ашигласан. Үзэгчид түүний тоглолтоос нэг төрлийн үнэнч эмзэг байдлыг мэдэрч чадсан нь Диванаг амжилтанд хүргэсэн. Ингэж чухам энэ кино Шаруханы нэрийг кино ертөнцид оруулж өгчээ. Гэвч энэ бол эхлэл төдий байв. Тэр жинхэнэ өөрчлөлтийг дараагийн сонголтуудаараа хийсэн. Баазигаар болон Дар кинонуудад тэр тухайн үеийн кино зах зээлийн бичигдээгүй дүрмийг зөрчив. Баатар заавал сайн байх ёстой гэдэг ойлголтыг эвтэж хар бараа сэтгэлтэй атаархал дүүрэн аимшигтай дүрийг гол дүр болгон үзэгчдийн өмнө гаргасан нь асар их маргаан дагвал. Зарим нь түүнийг үзэн ядаж, зарим нь гайхаж, харин олонх нь мартаж чадаагүй. Энэ эрсдэл карьерийг нь сөрүүлж болох байсан ч эсэргээрээ түүнийг бусдаас ялгаруулж жинхэнэ кино од болох замд оруулав. Тэр үед кино ертөнцид шинэ дүр төрх хэрэгтэй байсан бөгөөд Шарухан яг тэр завсарт нь орж ирсэн юм. Мумбайд танигдаагүй залуу байсан тэр хүн одоо кино урлагийн анхаарлын төвд орж эхэлсэн ч дотроо нэг зүйлийг үргэлж санаж байлаа. Амжилт төр зурих, харин өөрийнхөө байх нь л урт замын баталгаа гэдгийг. 1995 он бол Шаруханы карьерийн ээлжит амжилтын жил байгаагүй, харин түүний дүр төрх бүхэлдээ дахин төрсөн он байлаа. Энэ хүртэл үзэгчид түүнийг эрсдэлтэй сонголт хийдэг, эсрэг дүрүүдээр нь мэддэг байсан бол энэ жилээс эхлэн түүнийг огтөөрнүүдээр харж эхэлсэн. Дилвалия Лижанге киноны эхний кадрууд гарч эхлэхэд хүмүүс энэ киног жирийн нэгэн романтик бүтээл гэж бодсон ч кино нээлттэй хийсний дараа энэтхэгийн кино урлагт нэгэн соёлын шилжилт ихснийг хинч үгүйсгэж чадаагүй. Шаруханы бүтээсэн Раж хэмээх дүр төгс төгөлдөр нэгэн биш байлаа. Тэр дэггүй инэдэмтэй, заримдаа хариуцлагагүй мэт харагддаг ч зүрх сэтгэлдээ уламжлалаа хүндэтгдэг, хайртай бүсгүйхэн төлөө ухарч чаддаг залуу байлаа. Үзэгчид энэ дүрээс өөрсдийгөө олж харсан. Энэ л киногоор дамжуулан Шарухан хайр дурлалыг гинэн хит романтик байдлаар бус, харин соёл, гэр бүл, нийгмийн бодит дарамт дунд оршдог амьд мэдрэмж гэдгийг үзүүлж чадсан. Кино театруудын гадна урт дараалал өсөж, нэг жил дамнан кино тасралтгүй гарч байхад Шарухан гэдэг нэр зөвхөн жүжигчин биш, харин нэгэн үзэгдэл болж хувирсан байлаа. Энэ амжилт түүнд шинээр өгсөн, энэ бол хайрын хаан. Гэвч энэ нэр нь зүгээр нэг хэвлэл мэдээллийн хож биш байв. Энэ бол үзэгчдийн сэтгэлээс төрсөн тодорхойлолт байлаа. Үүний дараа түүний тоглосон дүр бүр хүмүүсийн амьдралтай холбогдож эхэллээ. Коч Хота Хай кино залуу үеийн хайр нөхөрлөлийн тухай энгийн атлаа, гүн гүнзгий түүхийг өгүүлж, сургууль коллежийн дурсамжтай сая хүнийг дахин уулзуулав. Шаруханы энэ кинонд бүтээсэн дүр төгс биш байлаа. Алдаа гаргана, хайр сэтгэлээ оройтож ойлгоно. Бас бусдыг гомдооно. Гэхдээ яг л бодит хүн шиг. Энэ нь түүнийг улам ойр дотн болгосон юм. Энэ л мөчөөс эхлэн үзэгчид түүнийг дэлгэцэн дээрх одоос илүү өөрийн амьдралын нэг хэсэг мэт мэдэрч эхэлжээ. Мохаббатын кинонд тэр багш шавийн харилцаагаар дамжуулан хайр бол эсэргүүцэл бус итгэл гэдгийг үүсгэв. Энэ кино гарч ирэх үед энэтхэгийн нийгэмд үе хоорондын зөрчил хурц байсан бөгөөд Шаруханы дүр залуу үеийн дуу хоолой болж чадсан. Тэр хайрыг эсэргүүцэх бус ойлгож хүндэтгэх тухай ярьсан нь зөвхөн кино театрын хананд үлдээгүй гэр бүлийн ширээний яриа болж хувирсан. Харин Капхи Гам кино түүний энэ үеийн оргил байлаа. Гэр бүл, баян ядуу, амжилт нэр хүндийн тухай өгүүлсэн энэ бүтээлд Шарухан эцэг хүүгийн хоорондын хөндөрөл эвлэрлийг маш нарын мэдрэмжтэйгээр илэрхийлв. Түүний нулимс болон инээмсэглэл хиймэл бус бодит санагддаг байсан нь учиртай. Учир нь тэр өөрийн амьдралын шархнуудыг эдгээр дөрүүдэд шингээж өгдөг байв. Эцэг эхээ алдсан хүний хувьд гэр бүлийн үнц нь түүний хувьд зүгээр нэг киноны сэдэв бус амьдралын гол утга байсан. Энэ үеэс эхлэн Шарухан зөвхөн энэтхэгийн од биш, дэлхийн энэтхэгчүүдийн сэтгэл зүйн холбоос болжээ. Харь улсад амьдарч буй сая хүмүүс түүний киноноос эх орныхоо үнэрийг мэдэрч хүүхэд насны дурсамжаа санаж уйлж инээж байлаа.
кино бүрэн зөвхөн тасалбарын орлогоор бус соёлын нөлөөгөөр хэмжигддэг болсон юм. Хайрын хаан гэх тодорхойлолт түүнийг хайр дурлалаар хязгаарлагдсан мэт сонсогдож болох ч үнэн хэрэгтээ энэ нэр түүний хамгийн том давуу талыг илэрхийлдэг. Тэр бол хүний сэтгэлийг ойлгож түүнтэй ярьж чаддаг жүжигчин байсан. Камерын өмнө тэр дүрд тоглодоггүй, харин хүний дотоод ертөнцийг ил гаргадаг байв. Гэхдээ ийм өндөр оргилд хүрснэхээ дараа заавал нэг асуулт гарч ирдэг. Дараагийнх нь юу вэ? Үзэгчдийн хайр хизээч мөнх байдаггүй. Шарухаан ч үнийг ойлгож байсан. Тиймээс тэр энэ үеийн амжилтанд цогтох бус дараагийн шатанд хэрхэн шилжих вэ гэдгийг аль хэдийн бодож эхэлсэн байлаа. Хайрын хаан хэмээх тодорхойлолт Шарухааны нэртэй салшгүй холбогдсон ч энэ нэр өөрийн гэсэн харанхуй талтай байлаа. Үзэгчдийн хайр бол халуун дулаан атлаа тогтургүй зүйл. Нэг цагт чамайг дахин шүтэж байхад нөгөө нэгэн цагт шин царай шин дуу хоолой гүйцэтгэв. 2000-ад он гарч ирэх үед энэ төвхийн кино зах зээл аажмаар өөрчлөгдөж эхэлв. Залуу үзэгчид илүү хурц, илүү бодиттой, илүү хурдан хэмнэлтэд түүх хүсэж, романтик уянгын кинонууд өмнөх шигээ нөлөөтэй байхаа болж эхэлв. Энэ шилжилтийг Шарухаан хамгийн түрүүнд мэдэрсэн хүмүүсийн нэг байв. Гэхдээ зарим кинон хүлээлтэнд хүрэхгүй тасалбарын орлого муудаж шүүмжлэл нэмэгдсэн. Хэвлэлүүд түүнийг өнгөрсөн үеийн одуулж байна, романтик дүртэй хэд удаан баригдлаа гэж бичиж эхэлсэн. Энэ бол түүний хувьд гаднаас нь харахад амжилт хэвээр байсан ч дотроо хамгийн хүнд үе байж. Олны хайр алдар нэрт дассан хүн гинэт эргэлзээтэй нүр тулна гэдэг дотоод асар том хоосрол авчирдаг. Шарухаан ч өөрөөсөө асууж эхэлсэн. Би үнэхээр зөв замаараа явж байна. Би өөрийгөө давтаж байна. Энэ асуултууд түүнийг шүн нойргүй хоноход хүргэдэг байлаа. Гэвч тэр нэг зүйлийг ойлгов. Хэрвээ тэр дахин эрсдэл хийхгүй бол түүх энд дуусна. Ингээ тэр романтик дүрээс зөрөгтэйгээр холдож эхлэв. Чакте Индия кино бол энэ шийдвэрийн бодит илэрхийлэл байсан. Энэ кинонд Шарухаан хайр дурлалын баатар бус, харин алдаа гаргасан эх орноосоо ураг чимээ зэмлэгдсэн хоккейн дасгалжуулагчийн дүрд тоглов. Түүний бүтээсэн дүр дуу багтай хатуу ширэн өнгөрснөөсөө зүгтаахгүй харин түүнтэйгээ нүүр тулдаг хүн байв. Энэ кинонд хайр дурлалын дуу бүжиг байгаагүй, харин итгэл найдвар тэсвэр төвчээр хатуужил нэр төрийн тухай уртаас урт дуугүй мөчүүд олон байв. Үзэгчид анх гайхсан. Эн чинь бидний мэдэх Шарухаан мөн үү гэж. Гэвч кино дуусахад тэд хариултаа олсон. Тийм ээ, энэ бол жинхэнэ Шарухаан. Энэ кино зөвхөн амжилт олоод зогсохгүй, түүний жүжигчний цар хүрээг дахин нотлов. Хүмүүс түүнийг зөвхөн хайр ярьдаг од биш, харин гүн драмын жүжигчин гэдгийг дахин хүлээн зөвшөөрсөн юм. Үүний дараа My Name is Khan кино түүний карьерийг огт өөр төвшөнд аваачсан. Энэ кинонд тэр аутизмтай, лалын шашинтай хүний дүр тоглож, 9-р сарын 11-ний дараах айдас ялгуурлын ертөнцид нэгэн энгийн хүний дуу хоолойг хүргэв. Энэ дүрийг бүтээхийн тулд Шарухаан олон сар судалгаа хийж, аутизмтай хүмүүстэй уулзаж, тэдний яриа хөдөлгөөн, амьдралын хэмнэлийг ажигласан гэдэг. Киноны явцад түүний тоглолт хэтрүүлэггүй тайван боловч, асар их дотоод хүчтэй байсан нь үзэгчдийн зүрхийг хүчтэй хөдөлгөв. Энэ кино зөвхөн entertainment бус нийгмийн мэддэл болж, Шарухааныг дэлхийн хэмжээний жүжигчин гэдгийг дахин нотлов. Гэсэн ч амжилт иргэн ирлээгээд түүний амьдрал дахин хялбар болоогүй. Нас ахих тусам бие махбодын ачаалал нэмэгдэж, зураг авалтын дараах ядаргаа гэмтэл илүү мэдрэгддэг болсон. Тэр өөрийгөө одоо өмнөх шигээ бүх зүйлийг ганцаараа өөрч чадахгүй гэдгийг ойлгож эхлэв. Энэ үед түүний дүр төрх ахмад уран бүтээлчдийн байр суурьнд аажмаар шилжив. Тэр залуу жүжигчдтэй хамтран ажиллаж тэдэнд тайз дэлгэцийн зай тавьж өгөхийг хичээсэн. Үүнээс ч өмнө тэр Ом Шанти Ом зэрэг алдартай кинонуудаараа залуу жүжигчдийг нийгэмд гаргасаар ирсэн. Өмнө нь төвдөн зогсож байсан хүн заримдаа арагшаа алхах шаардлагатай болдгийг тэр ухаарсан юм. Энэ бол бардам хүний хувьд хамгийн хэцүү алхмуудын нэг, гэхдээ Шарухаан үүнийг давж чадсан. Учир нь түүний хувьд кино урлаг бол зөвхөн өөрийгөө харуулах хэрэгсэл бус хамтын бүтээл байлаа. Ориглын дараах уналт түүнийг эвдээгүй, харин илүү төлөвшүүлсэн. Тэр өмнөх шигээ шуугантай нэмсгэлээр биш, харин нам гүм итгэлтэй харцаар үзэгчдийн өмнө зогсох болсон. Энэ үеэс эхлэн Шарухаан од байхаа болж домог руу дөхөж эхэлсэн юм. Олон хүн Шарухааны кино урлагийн домог хайр дурлалын хаан дэлхийн хэмжээний од гэж хардагч, түүний амьдралын хамгийн тогтвортой, хамгийн бат бөх хэсэг нь үргэлж гэр бүл нь байсаар ирсэн. Алдар нэр оргилд хүрэхээс өмнө түүний амьдралд Гаури Чибер орж ирсэн нь санамсаргүй тохиолдол биш. Харин хувь тавилангийн чимээгүй шийдвэр байсан мэд. Тэд дээли танилцж байх үед Шарухаан хинч биш, мөрөөдөлтөд итгэдэг жирийн нэгэн залуу байлаа. Гаури ч бас түүнийг ирээдүйн од гэж хараагүй, харин үнэн чудрах мөрөөдөлтэй хүн гэж итгэсэн.
Тэдний хайр тухайн үеийн энэтхэгийн нийгэмд маш их эсэргүүцэлтэй тулгарч байв. Шашин, соёл, гэр бүлийн ялгаа, хоёр талын эцэг эхийн татгалзал бүгд байсан. Гэхдээ энэ бүхэн тэднийг салгаагүй, харин жулам ойртуулжээ. 1991 онд тэд энгийн даруухан хурмаа хийсэн нь Шаруханы амьдралд албан ёсоор тогтвортой түшиг бий болсон мөч байлаа. Кино ертөнцийн хүнд ширүүн ур амьсгал донд Гаври түүний хувьд гэрийн нам гүм орон зай бодит амьдралын суурь болж өгчээ. Шарухан олон ярилцлаганда амжилт алдар нэрийн тухай ярихдаа заавал Гаврийг дурддаг. Учир нь түүний хэлснээр Гаври бол од төрүүлдэггүй, харин одыг хүн хэвээр нүлдээдэг цөөн хүний нэг гэж. Тэдний гэр бүлийн амьдралд 3 хүүхэд төрсөн нь Шаруханы дотоод ертөнцийг бүрэн өөрчлөв. Анхны хүү Ариан төрөх үед тэр аль хэдийн алдартай байсан ч эцэг болсон тэр мөчөд анхудаа өөрөөсөө илүү чухал зүйлтэй болсон гэдгээ ойлгосон гэдэг. Дараа нь охин Сухана төрж гэр бүлийн уур амьсгал зөөлрөн дулаарсан бол баг хүү Авраам хожим төрөхдөө түүнийг ахин нэг удаа амьдралыг шинээр харахад хүргэсэн. Шарухан хүүхдүүдийн тухай ярихдаа тэднийг алдар нартай хүний хүүхэд гэж бус энгийн хүн болж өсөсэй гэж хүсдэгэ байнга хэлдэг. Тиймээс тэр тэднийг аль болох камерын гэрлээс хол байлгахыг хичээж сургууль найз нөхдийн орчинд жирийн амьдралаар өсгөхийг зорьсон. Мумбай дахь түүний алдарт Маннат хэмээх байшин олон хүний хувьд бэлэг тэмдэг мэт боловч Шаруханы хувьд энэ байшин алдар нэрийн ордон бус, харин гэр бүл нь хамтдаа инээж уйлж амьдардаг жирийн орон зай. Ажил мэргэжлийн тал дээр тэр продюсер, бизнесменийн хуваарьч өөрийгөө баталж чадсан. Өөрийн продакшн компаниар дамжуулан шинэ найруулагч жүжигчдийг дэмжиж, эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулж ирсэн нь түүний салбартаа оруулсан хамгийн том хувь нэмрүүдийн нэг. Тэр өөрийн замыг давт гэж залууст хэлдэггүй, харин өөрийнхөөрөө байж айхаа бойл гэж зөвлөдөг. Олон жилийн турш олонний хайр хүндлэл донд амьдрах амаргүй, алдаа гаргах бүрт олон нийтийн шүүлт илүү чанга сонсогдно. Гэхдээ Шарухан эдгээрийг давж гарахдаа үргэлж нэг зүйлийг баримталж ирсэн. Тэр хизээч өөрийгөө төгс гэж үзээгүй, алдаа гаргавал хүлээн зөвшөөрдөг, шүүмжлэлийг сонсдог, инээж чаддаг байлаа. Энэ чанар нь түүнийг од байлгаа зогсохгүй хүн хэвээр нь үлдээсэн. Өнөөдөр Шарухан бол зөвхөн нэг үеийн биш, хэд хэдэн үеийн дурсамж болсон хүн билээ. Түүнийг харж өссөн хүмүүс одоо өөрсдийн хүүхдүүдэд түүний кинонуудыг үзүүлж байна. Энэ бол жинхэнэ өв залгамжлал. Түүний амьдралын түүх азтай нэгний түүх биш, харин уйггүй хөдөлмөр, итгэл, зориг, хайр уучлалын түүх юм. Дели хотын жирийн гудамжнаас эхэлсэн нэгэн хүүгийн мөрөөдөл дэлхийн тайзнаа хүрэхэд түүний ганцаараа бус гэр бүл, хайр, итгэл хамт дагалдаж ирсэн. Эцэст нь ойлгогдох нэг л үнэн бий. Зарим хүн дэлгэцэн дээр од болж гэлэлзаад алга болдог бол зарим нь хүмүүсийн дотоод ертөнцид үлдэж амьдралынх нь нэг хэсэг болдог. Шарухан бол яг л тийм л хүн. Тэр кино бүрээрээ хүмүүст хайрлахыг, уучлахыг, айцаа даван тулахыг сануулж ирсэн бөгөөд энэ нь дүрийн тоглолт биш, өөрийн амьдралаараа нотолсон үнэн байлаа. Тиймдээч түүний домог киноны сүүлчийн кадраар дуустдаггүй, харин үзэгч бүрийн зүрхэнд чимээгүйхэн үргэлжилсээр байдаг юм а.